сайн байцгаана хүмүүс. За машиныг зөөр харуулъя. Анхааралтай ажиллаарай. За энэ юуны тухай зураг вэ? Юу харуулсан? Өшөө дуусна. Өшөө дуусна гэж харуулсан. Эдгэгцэн өшөө дуусна гэж харуулсан. Баримтуудын зураг вэ? Олон жил болсон байх тийм ээ. За олон жил болохоор яатсан бэ? За тэгвэл өшөө дуусгал яагаад эдгэх юм бэ? Наас салхинд олон жил. За борооноос олж. За ухаар. Хүчлэн бороо. За тэгвэл хүчлэн борооны улмаас өшөө дуусгал гэдэг. Хүчлэн борооны тухай юу мэдэх вэ? За агаараа ярилцаад оюуны зөвлөлийн аргаар хүчлэн борооны тухай юу мэдгийг 3 минут хугацаар ярилцъя. Хүн болон хүний бие хортой зөрөг нөлөөтэй гэсэн байгаа юм. Манай хүмүүс хүчлэн бороо хортой тэгээд хор хаяг мэдлэгээр цуглуулдаг. Тэгээд нөгөө айс гэдэг хүчтэй айс гэдэг. Тэгээд бодистой маш хурдан оруулаад манай хүчлэн бороо гэдэг маш хортой
хэмээн бичсэн байдаг. Хүчтэй маргаан хүчтэй ихтэй арьс бичихтэй. Манай багаар болохоор хүчтэй маргаан хүчтэй гэж үздэг. Тэгээд хүчтэй маргаан ингээ маргаан илүү хангалттай. Тэгээд хүчтэй илүү яг ингээ маргаан За сайн байна. Хүчтэй борооны талаар маш олон зүйлийг мэддэг юм байна. За тэгвэл хүчтэй бороо яагаад хөшөө дусгалыг элэгдэж гэмтээдэг юм бол? Юу гэж бодож байна? Яаж элэгдэж гэмтээдэг юм бол? За урагш болж. Тэд нараа оролт орж. Их хэмжээтэй орсноос. За их хэмжээгээр орсноос хэмжээтэй орно. За шо. Шат. Хүчтэй ихтэй учраас. Хүчтэй ихтэй. За шо. Оо тамхтай. Тэгвэл хөшөө дурсгалыг юугаар хийх юм бэ? За шавраар хий. Чулуугаар хий. Заашаа Зэс хүрлээ. за зис хүрлээ хий. Шо төмрөө. За төмрөө хий. Заашаа шохон чулуугаар. За тэгвэл шохон чулуугаар хий. Шохон чулуу хамгийн наад нь Өөр юм шилдэг үү? Хайцын. За тэгвэл хөшөө дурсгал маань хүчлэн борооны нөлөөгөө элэгдэж эвдэрдэг гэж бид нар ярьсан тийм үү? За тэгвэл хөшөө дурсгалыг яагаад хийдэг гинэ? За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн хичээлээр гол зорилго маань юу ах нь вэ? За багш нь тэрнээс өмнө кальцийн карбонатын талаар шохон чулуун тараа товчгоо мэдээлэл бэлдэж ирсэн байж байгаа. За энэ мэдээллийг хаалт хэлчихэ. Хэлсэн үү гэдэг? Хөшөө дурсгал хүчтэй борооны нөлөөгөөр элэгдэж эвдэрэхэд хими ямар хурал явагдах вэ? За солилцоо. Солилцоо. Задрах. Нэгдэх. Нэгдэх. Халалцаа. За тэгвэл багш нь энэ шохон чулуу бэлдэж ирсэн байгаа. Шохон чулуу. За энэ юуны хүчтэй болсон бэ? Хөхрийн хүчтэй болсон бэ. За тэгвэл энэ хоёр
бодисыг бэлдэж ирсэн баг. Багш нь яах гэж байгаа юм бэ? Туршид дийл үзэж байгаа юм тийм үү? За тэгвэл өнөөдрийн хичээлийн маань гол зорилго нь шохойн чулуугаар юу хийдэг гэдэг? Юу хийдэг гэдэг? Өшөө дуусгах. За энийг багш нь юугаар төлөвлөсөн байна? Бараагаар. Тэгвэл өнөөдрийн хичээлийн маань гол зорилго нь юу ах нь хүүхдүүдээ? За хүчлэн бараа өшөө дурсгалыг дурсгалыг хэрхэн элбэгдүүлэх вэ? Тийм ээ? За. Эдэг талаар яаж байгаа юм бэ? Тийм үү? За өнөөдрийн хичээлээр хэдүүлээ ямар дэг баримтж ажиллаж байгаа юм бэ? Ямар дэг баримтж ажиллаж байна? Шахт дугаар яаж байгаа юу? Яаж байгаа юу? Яаж байгаа. Маш сайн. Цагаа баримтлах. Цагаа баримтж байгаа юу? Баримтж байгаа тийм ээ? Хичээл идэвхтэй бол. За хичээл идэвхтэй бол. Хичээл идэвхтэй оролцож байгаа юу? Оролцож байгаа тийм маш сайн. Ийм дэвхүүдийг баримтлж яаж байгаа? Ажиж байна тийм ээ? Остиг сенсион тийм. За маш сайн байна энэ дэвхүүдийг баримтлж хэлүүлээ. Ажиж. За тэгвэл одоо хэлүүлээ. Хийх гэж байгаа туршилтынхаа аргачлалыг боловсруулсан. За бүгдээрээ тос бүтээл хэвшүүдээрээ хийх туршилтынхаа аргачлалыг боловсруулъя. Тун болон тус тусгаар хэвшүүдээрээ хоёр минутын хугацааг явуулсан. За тэгвэл тусгуудаа харсан гарсан аргачлалаа багаараа ярьцгаа. Багаараа ярьцгаа нэг аргач. Нэгсэн нэг аргач. Яагаад ч юм
자, 박진아 어떻게 왔어? 자, 보세요. 왔어. 자, 박이 닉 먹었어. 박이 닉 먹었어. Манай багийн хүмүүсээр атлаас хэмжээ зүйлээр гурван хэсэгт бүхий хэсэг даван гурван шиг хийж дээр нь юу шохойн чулуугийн хэрхэн оруулж байгааг ажиллана. А туршилтын дараа ямар бодис болсныг одоо тэмдэглэн. Манай заавчсан ажиллагаа хамгийн сүүлийн тухай туршилтаа ажиллаад дүгнэлт хийсэн. Хэдэн мэдээлэл авсан вэ? Бодсон мэдээ. Манай болохоор ихний хоёр ургуудаас Христос арай буюу 2 мл авахар шийдсэн байгаа. Мөн хэрэглэх зүйлс нь 3 шил, бүхий үчил, шохойн чулуу, хинжээс цэцэн гэх мэт зүйлсүүдийг орно. Харин анхаарах зүйлсээр нь болохоор шилэн баг хэмээн багцтай болгоомжтой харьцаатай. Манай өмнөх багтай хэлсэн юм. Манай хоног төслийн аврах аюулгүй ажиллагааны төлөвлөлт өгсөн. Тэгээд бүхий хүчлийн бидээс их 2 мл хэмжээ. Тэгээд шохойн чулуу дээрээс нь 1 минут ажиллаад тэмэлтэй. За, та бүхэн үслээсээ хэдийг авах болов? 2. За, 2 юм. Эсвэл 2 мл зарим баг 3 мл авах шийдвэр тий. За, энэ агшаа болсон уу гэдэг? Боломжтой юу? За, түүнийг анхаарах зүйлсээр танилцсан. За, ингээд баг дотроо танилцчаад баг дотроо 3 багаараа нэг баг болоо. Туршилтаа хийх. Үүнтэй агшаа бэлдсэн. Бэлдсэнийг аваад туршилтаа хийж болно.
네.
Kia
Энэ ороод юу болоод дараас болон хүчил боссон байна. ихний гураас Устаргийн хүмүүс харагдаж байна. Шохоо чөлөөгөө бүрэн шууд цэцэд манай ихний 2 минутын ямар ч юм уу явтаагүй. Тэгээ сүүлийн 1 минутанд нь саараа томтой орж ирсэн. За 2 дахь асуулт нь юу адилхан байна. За 3 дахь нь манай солилцох залрах гэж 2 урлаа явуулж байгаа гэсэн. За 3 дахь нь болохоор адилхан ч гэсэн одоо бидний амьдрал дээр үл энэ шохоо хөшөө тусах дээр илэрж байгаа юм. Аасан Манай хүмүүстээр бүсэд болчихсон аяг ажилласан байгаа. Тэгээд шохон жолоо бүхий үжтэй маш ихтэй болоод байгаа. Манай багийн өөртөө нас зөвхөн бүсэд болчихсон. Тэгээд бас шин байж байдаг. Тэгээд бас шин зам үүсгэж байна. Тэгээд энэ ороогийн өөртөө нүүрс чиглэж бас үүссэн. Бухагийн хамттай санчтай явуулсан байх юм уу? За эндээс би ямар ороод явах гэж та мэдээ да? За тэгвэл та эдгээр ямар ороод явагдсан байх үү дээ? За юу үсгөө? За тэгвэл ямар хоёр бай цаана болоо. Араа? Юу үсчээ? Шин давс. Хүчил үүсэх юм байна тийм үү? Шин давс. Шин хүчил үүсэх. За маш сайн. За бүгдээ тэмдэглээд авцсан уу? За тэгвэл өнөөдрийн хичээлийг дүгнээд хэний ярих вэ? Ярих уу байна дүгнэж. Өнөөдрийн хичээлээр юу мэдэж авсан? Би болохоор өнөөдрийн хичээлээр кальций CO3 буюу шохон чулуун хөхрийн хүчтэй маш ихтэй уралд ордог. Тэгээ энэ кальций CO3-аар хийсэн хөшөө дурсгалын хөхрийн хүчтэй болоод элэгдэж он удаан жилийн турш элэгцээр анхны хэлбэр төрсөй алддаг гэсэн тийм дүгнэлт. Даасан хүчтэй уралд ордог шин давсан шин хүчтэй гэсэн. Амсан. За хэдүүл өнөөдрийн хичээлээр юу мэдж авсан өөртөө сарцгаая. За хүчил кальций карбонаттай харилцан үүсгэхэд юу үүсэх вэ? За хариултаа өгөөрэй. Хүчил кальций карбонаттай уулзахад юу үүсэх вэ? За яагаад чи хариулт юу үүснэ гэж хариулт уу? За давс ба нүүрстэй би ууссан. давс ба нүүрстэй ууссан. Хөшөө дуусахад элэгдэхэд ямар төрлийн химийн урал явагдах вэ? За мэдсэн. Яагаад хариулт өгөх вэ? За тэгвэл ямар төрлийн урал? Солилцоо. Химийн урал явагдах тийм үү? За гэрийн даалгавраа тэмдэглээд авъя үгтэй.
Буюу натрийн гидро карбонатын томьёо юу? Натрийн гидротой юу гэдэг вэ? Аштай тийм ээ. Аш CO3 мэсэн натрийн аш CO3 буюу төсний карбон одоодны хүчтэй хэрхэн харилцан үйлчлэг уруудын ач холбогдлыг яг нь найдварлаж ирнэ тийм ээ. Сайн бодож байгаа тайлбарлаарай заяа. За энэ төсний сод маань нийгмид байсан ямар ангид хамаардаг вэ? Хүчил давсар давсны ангид хамаардаг тийм үү? За өнөөдрийн хичээл идэвхтэй олсон та бүхэн баярлалаа.